Сайн байцгаана уу? Та нар Библиэд Бурхны тухай болон хүмүүс юу тохиолдсон тухай мэдэх үү? Тэгвэл энэ бичлэгийг сонсвол би энэ талаар хизээ хаана тохиолдсныг та нарт ярьж өгөх болно. Зураг 1. Есүс Деважин руу буцсан нь. Есүс энэ хорвоо дэлхий дээр 2000 жилийн өмнө амьдарч ирсэн бөгөөд тэрээр Бурхныг таниулахын тулд ирсэн билээ. Тэрээр мөн сүнслэг амьдралыг бий болгохын төлөө ирсэн юм. Есүсгүйгээр сүнслэг амьдрал гэж үгүй юм. Бид аль хэдийн Есүсгүйгээр замаа алдаж байх бөгөөд тэрээр биднийг чиглүүлэхээр ирсэн билээ. Хорон санаа дээр Есүсийг модон загламай дээр цовдлож алсан юм. Гэвч Есүс 3 өдрийн дараа эргэн хорвоо дэлхий дээр амьсан бөгөөд маш олон хүмүүс Есүсийг дагагч нар болон хувирв. Есүс дахин амьсны дараа чи хүчтэй болж ариун сүнсний зам дээр ирэх бөгөөд чи дэлхийн хязгаар хүртэл явж миний тухай хүмүүст хэлэх болно. Тэгээд тэрээр мөнх улс руу буцсан бөгөөд хизээ нэгэн цагт тэр эргэн ирэх болно. Зураг 2. Ариун сүнс галаа дамжин ирсэн нь. Есүс тэнгэр рүү буцсны дараа 10 хоногийн дараа түүний дагалдагч нар нэг байшин дотор цугларав. Гэтэл гэнэт их дуу гарч их шуурга дэгдэв. Хүмүүс гэнэт яг шатаж байгаа гал мэд зүйл харав. Энэ нь хүмүүст хүсч эргэн тойрноо харж хүмүүсийг ариун сүнснээр дүүрэглээ. Бурхан түүний хүү Есүсийн амласан ёсоор тэд бүгд хүч авч харь хэлээр ярих боломжтой болжээ. Зураг 3. Петр хүмүүс рүү хаандан сургаал айлдав. Есүсийн дагалдагч нар бүгд Иерусалимд байлаа. Иерусалим дэлхийн өнцөг болон бүрээс ирж Есүсийн дагагч нар хүмүүст зориулан сургаалаа айлдлаа. Тэд харь хэлээр зааж байсан бөгөөд ариун сүнс тэдэнтэй хамт байв. Тэд Бурхны хүү Есүс Христийн талаар мөн түүний өхөл дахин амьлалтын талаар ярьж байлаа. Петр гэнэт босож юу сонсч юу хэлж байгаа чинь ариун сүнсний чамд өгч буй бэлэг юм. Бид бүгд нүгэл үлдэхээ зогсоох хэрэгтэй. Бурхан таалагдахгүй зохимжгүй зүйлсээ хийхээ зогсоо. Иесусийн нэрээр усан баталгаа хүртэж дахин төрцгөө. Усан баталгаа хүртэснээр бид нүгэл хилэнцээс ангижирч ариун сүнсийг хүлээн авах болно. Хүмүүс Петрт итгэж түүнд итгэн усан баталгаа хүртэцгээж эхлэв. Тэгснээр ариун сүнсийг хүртэл хүлээн авсан бөгөөд Бурхныг дахаар шийдэцгээжээ. Зураг 4. Сүмийн гэр бүл. Хэн Бурхны илгээсэн ариун сүнсийг хүлээн авсан хүмүүс бүгд нэг газар цуглаж яг л нэг гэр бүл шиг болцгоо. Тэдгээр хүмүүс Христийн сүм байгуулжээ. Тэд бүгд мөнгө хувааж хэн тусламж хэрэгтэй байна тэр хүмүүст туслаж эхэлчихв. Эзэмшин зүйлээ хувааж идэх хоолой хүртэл хувааж байлаа. Өдөр бүр тэдгээр хүмүүс залбирч хамтдаа Бурхныг магтдаг байлаа. Заримдаа тэд тусгай зоог барьж дарс хүртэж талах эзэцгээв. Есүс дагалдагч нараа юу хийхийг нь чиглүүлж тэрээр хэлэхдээ хуваасан талх нь түүний Есүсийн биеийг илэрхийлж байгаа бөгөөд гисгээл нүглийг харуулж байна. Харин улаан дарс нь хүртэх нь бидэнд Есүсийн цусыг илэрхийлж байгаа бөгөөд Есүсийн цусаар бид нүгэц хилэнцээрээс угаагдан цэвэрлэгдэж байгаа билээ. Зураг 5. Бэртэн гуйлахчин эдгэсэн нь. Нэг өдөр Иохан бас Петр нар сүм рүү залбирахаар явж байтал сүмийн үүдэн дээр нэгэн гуйлагчин сууж байлаа. Түүнд хизээч алхах боломж гарч байгаагүй бөгөөд тэрээр Иохан Петр хоёроос мөнгө асуудал Петр инхүү айлдав. Надад мөнгө байхгүй.
Гэвч би танд юу байгаагаа өгье. Тэгээд өөдөө Иесусийн нэрээр босоод алах гэв. Петр түүнийг босгоход нь тусалж түүнийг татлаа. Гуйлагчийн эрийн хөл шагаа гинэт хүч орж тэрээр ариун сүнсээр ивээгдэн эдгэрснээр тэрээр цаашдаа Иесус Христэд итгэхээр шийдэв. Тэрээр мөнгнөөс илүү бэлэг хүлээн авсан бөгөөд тэрээр өөрийн хөлөөр баяр баясгалантайгаар сүм рүү алхан орслоо. Зураг 6. Петр болон худалд бусгүй. Анания гэгч нэгэн ихнэр Сафритайда хамт хөрөнгөө зарж өртгийн зармийг нь өөртөө үлдээж үлдсэнийг нь элч нарын хөлд тавьжээ. Ихнэр нь бүрэн мэдэж байжээ. Харин Петр Ананиас чи газрынхаа өртгөөс зармийг нь нууж өөртөө үлдээсэн. Ариун сүнсэд худал хэллээ. Чиний зүрх яагаад сатаанд автах болов? Худалдагдахаас өмнө тэр газар чинийх байсан биш үү? Зарагдахаас хойш чинийх мэдлэлд байгаагүй гэж үү? Ийм юм чиний сэтгэлд яаж төрөв? Чи хүнд биш харин бурханд худал хэллээ. Үүнийг сонсмогцоо Анания газар унаж амьсгал хурав. Түүний биег нь ороогоод газарт оршуулв. Үүнийг мэдээгүй түүний нөхөр ирж мөн Петрийг мэхлэхээр оролдож Петр түнд худал хийсэж байгааг нь сануултал тэр газарт унаж амьсгал хурав. Хүмүүс түүнийг нөхрийнхэн дэргэд оршуулв. Найзуудаа бид нэг нэгэнтэй худал хийж чадахч бурханд хизээж худал хийж чадахгүй. Зураг 7. Стефаник хөнөөснө. Стефан бол сүмийн ахлагч, ядуу хүмүүс туслагч нэгэн байлаа. Тэр бурхны тухай зоригтойгоор ярьдаг нь еврей хүмүүсийг дургуслыг хүргэв. Тэгээд тэд Стефанийг буруутгаж шүүхэд өгж түүний буруу зүйл хийсэн гэж яллав. Стефан ч айсангүй. Тэр бурхан түүнтэй хамт байгааг мэдэж байлаа. Учир нь Стефан еврей хүмүүст бурханы хүү Иесус Христ сүнсний амьдралын талаар сануулсаар байлаа. Үүнд еврейчүүд уурсаж түүн рүү үсрэн дайрч түүнийг хотоос гаргаж чулуугаар шидэв. Саул гэж залуугийн хөлд гэрч нар хувцас тавилаа. Тэд Стефан руу чулуу шидэж байхад Стефан бурхныг дуудаж "Эзэн минь ээ, Иесус минь ээ, сүнсийг минь ав. Эзэн, энэ нүглийн төлөө тэдэнд шийтгэл бүү оноогооч" хэмээн хашгирав. Ийхүү хэлээд тэр нойрсов. Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа. Зураг 8. Аялагч. Тархсан хүмүүс явсан зөв бүртээ үгийг тунхагласаар байв. Филипп Самарын хотод ирж орсон суугчтай нь Иесус Христийн талаар тунхаглаж байлаа. Хурсан олон Филиппийн үлдэж байсан бүх тэмдгүүдийг харж түүнийг сонсож санал нэгтэйгээр яриаг нь анхаарал тагнан чагналаа. Хотод илэв үзүүлэн Самарийнхныг гайхшруулж байсан тэдний дунд агуу нэгэн хэмээх Симон гэгч нэгрэр байжээ. Тэд их баггүй бүгдээрээ түүнд анхаарал хандуулж тэр удаан хугацааны турш элбээр бусдыг гайхшруулдаг байлаа. Тэд түүнд анхаарлаа хандуулдаг байжээ. Харин Бурхны хаанчлал болон Иесус Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхагласан Филиппт итгэсэн хүмүүс баптист хүртцгээж байв. Симон хүртэл итгэсэн бөгөөд баптист хүртсэний дараа Филиппийг дахаар болов. Самарид Йохан Петр ирж хүмүүс дээр гар тавин залбирахад ариун сүнс өгөгдөж хүмүүс Бурханд итгэж эхлэв. Симон үүнийг хараад тэр хоёрт мөнгө өгөөд "Энэ их хэмэрлээ надад өгөөч" гэв. Гэтэл Петр түүний мөнгийг авсангүй. "Чамтай хамт харин чиний мөнгө чамтай хамт мөнхөх болог. Учир нь чи Бурхны бэлгийг мөнгөөр авч чадна гэж санаа юу? Энэ хар санаанда гимшиж эзэн залбир" гэв. Зураг 9. Петрийн амьтдын талаарх зөн. Маргааш нь тэдний хотод дөхөн очиж явах үед Петр 6 дугаар цагийн орчим залбирахаар байшингийн дээвэр дээр гарав.
Тэд өсөж юм идэхийг хүссэн байв. Тэдний хоол бэдэж байх зур тэр хэд хөөрөнд давтаж тэнгэр нээгдэж том бүтээлэг мэт нэгэн сав доошоосоор 4 өнцгөрөө газардахыг Петр харав. Дотор нь бүх 4 хүлд амьтнад хэвлэр явагчид болон тэнгэрийн шувууд байх ажээ. Тэгтэл нэгэн дуу тэнгэрээс гарч Петр бос нядлаад ид гэв. Петр эзэн яасан ч үгүй. Учир нь би хизээж ариун бус бузар юм идэж байгаагүй. Гэтэл өнөөх дуу 2 дахиад гарч Петр задлаад ид гэв. Бурхны дуу хоолой Бурхны цэвэр болгосон юугч ариун бус гэж бүү үзэгтэн. Энэ нь 3 дахин удаа давтагдав. Тэгээд мөнөөх сав тэр дайруудаа тэнгэр өөд өргөдөн авагджээ. Зураг 10. Петр ба үйл явдлууд. Карсарид Корнел гэгч нэгэн байсан бөгөөд тэр Италийнхныг хэмээн ангийн зуутын дарга байв. Тэр сүсэг бэрхшээлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг нэгэн ажээ. Өдрийн 9-р цагийн орчимд тэрээр үзэгдэл дотор Бурханы тэнгэр элч түүн рүү ирж Корнел гэхийг тод үзв. Айдас давсан тэр түүн рүү харж юу вэ гэхэд эзэн тэнгэр элч түүнд залбирал болон өглөгүүд чинь Бурханд дурсамж болон өгөгдөв. Одоо чи Йоппа руу яв. Симон буюу Петр гэдэг хүнийг авчруул. Тэнгисийн дэргэд гэрн байдаг юм. Арьсчин Симонд тэр байгаагаа гэв. Өөртөө ярьсан тэнгэр элчийг явангууд Корнел цэргүүдээсээ нэг сүсгтээ 2 зарцыг хамт дагуулan яв. Тэгээд тэдэнтэй тэр бүгдийг тайлбарласан Йоппа руу хамт явцгаажээ. Зураг 11. Петр шоронд. Херод хаан тэдний зарим хүмүүсийг баривчлав. Тэр Йоханы ах Яаковыг завчин алуулжээ. Юдачууд энэ нь таалагдсныг ажигласан тэрээр Петрийг ч мөн баривчлахаар шийдэв. Энэ нь эсгээгүй талхны баярын өдрүүдэд болжээ. Тэгээд түүнийг баривчлан шоронд хийж 4 дөрөвтөөр мануулжээ. Дээгүүр өнгөрөх баярын дагаараа Петрийг ард олонний өмнө гаргах бодолтой байлаа. Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандан түүний төлөө хичээнгүйлэн залбирч байв. Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө нь Петр 2 цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулж шорон манаж байв. Үцтүгэ гэнэт эзний тэнгэр элч үзэгдэн шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэгээд тэнгэр элч Петрийг хажуу руу явран сэрэж түргэн бас гэхэд түүний гараас гинжин мултраж унлаа. Тэнгэр элч түүнд бүсээ бүсэлж шахаага өмс гэхэд намайг даг гэж айлдав. Петр гадагш гарч түүнийг дагав. Тэд 1-2 дахь харуулуудыг өнгөрч явтал хаалга өрөө нэгдэв. Тэд гарч гудамж өнгөртөл тэнгэр элч түүнийг орхин одов. Петр баясан Бурхны нэрийг магтав. Зураг 12. Петр ба түүний нөхөд. Петрийг шоронд байх зур түүний нөхөд түүний гэрт цугларан түүний төлөө залбирцгааж байлаа. Петр шоронгоос гарсны дараа шууд найзуудынхаа цугласан байшин руу очиод гарцсан дээр нь очиод хаалга төгшлөө. Зарц охин хаалганд онгойлгохоор очтол тэрээр Петрийн дуу хоолойг гэнэт сонсоод ухасхын гэж гэр цугларсан найзууд нь Петрийн дуу хоолойг сонссон тухайга дуулгав. Тэр Петр үүдэн дээр байна гэж хашгирав. Тэд галзуураагүй биздэ гэж охиныг чайшлуулав. Петр хаалгыг тогтсоор байтал түүний найзууд нь түүнийг хаалганы өмнө байгааг олж харав. Тэд бүгд мэл гайхаж орхилоо. Тэд асуудал Петр тэднэрт Бурхан Херодийн гараас хэрхэн амарсныг ярьж өгөв.
Бурхан үнэхээр сумын хүмүүсийн залбирлыг сонссон бөгөөд түүнийг дагсан хүн болгоныг тэр өрөөх агаад түүний нэрээр гуйсан бүгдийг түүний нэрээр асуусан асуулт бүрийг тэр хариулах болно. Зураг 13. Гэрэл дуу хоолой Тэнгэрээс. Бүх дэлхий Есүс Христ бидний нүглийг хэлтрүүлж биднийг аврахаар ирсэн тухай бид мэдсэн. Саул түүх үүнийг боломжтой гэдгийг харуулах болно. Саул бол ерөөчүүдийн сүмийн Есүсийн ахлагч нарыг авчигч байлаа. Тэр Стефаныг алуулахыг харсан бөгөөд мөн өшөө олон итгэж хүмүүсийг алахаар сэдэв. Нэг өдөр Дамаск хот руу явж байхад замд нь гинэд Тэнгэрээс дуу хоолой гарч ир бусын зүгэл тохиолдов. Саул газ дээр хөсөр унав. Тэгээд дуу хоолой Тэнгэрээс Саула яагаад чи намайг шахан хавчих болов? Гэхэд Саул асуув. Эзэн та хэн бэ? гэж асуухад дуу хоолой Тэнгэрээс чиний шахаж хавчаад байгаа Есүс Христ байна. Саултай хамт байгаа хүмүүс дуу хоолой огтоос сонсогдсонгүй. Харин Тэнгэрээс гарч байгаа хүчит шуурга харагдлаа. Саул босож өндөд тэр юу ч харж чадахгүй болов. Тэд түүний гараас нь хөдөлсөөр Дамаск хот руу хөргөв. Ийхүү Саул 3 өдөр юу ч идсэнгүй, юу ч ууцсангүй, юу ч харсангүй. Зураг 14. Сохорсон Саул ба Анания 2. 3 өдрийн тус Саул юу ч харсангүй, төдийгүй юу ч идэж уужсангүй. Бурхан түүний итгэгч Ананиаг илгээв. Анания Саул бол сүмийн хүмүүсийг ямар их хор уршиг тарьсан нэгэн болохыг мэдэж байлаа. Гисэн хідэж Анания Саул дээр гараа талбан завьж "Дүү минь, Есүс чиний зам дээр харсан нэгэн бол Есүс Христ" гэлээ. Саулыг нүдээ нээлсэн үед Саул гинс хараа орж бас ариун сүнсээр дүргөвдөв. Тэгээд Саул усан баталгаа хүрдэж Есүс Христийг даахаар шийдэж хүмүүст Есүс Христийн дараа тунхаглаж эхлэв. Зураг 15. Сүм Барнаб Саул нарын төлөө залбирсан нь. Антиох дахь чуулганд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений, Луки захирагч Херодтэй хамт өсөж торинсон Маниен, Саул нар болох эс үзүүлэгч мөн багш нар байв. Тэдний эзэнд үйлсэж мацаг барьж байх үед нь ариун сүнс би өөрийнхөө ажлыг хийлгэхээр Барнаб Саул нарыг дуудсан тул тэднийг томилхтун гэв. Тэгээд тэд мацаг барьж залбирч тэдэн дээр гар тавиад залбирчид явуулжээ. Ийхүү ариун сүнсээр илгээгдсэн тэд Селиухт ирж тэндээсээ Кипр руу усан онгоцоор явв. Тэд Самалист хурд очиод Юудын синагогод Бурханы үгийг тунхаглаж эхэлсэн бөгөөд Иохан тэдний хамт байж тэдэнд тусалжээ. Зураг 16. Паул Есүс Христийн тухай сургаал айлдав. Паул Барнаб хоёр олон хот тосгодуудаар айлчиж тэд Юудэчүүдийн залбирдаг сүм дотор уулзаж хүмүүст Бурхан бол Юудэчүүдийг сонгож тэднэр агуу улс хийх гэж байгааг заажээ. Бурхан биднэрт агуу удирдагч багш нар өгсөн. Бурхан хэлэхдээ хэн нэгэн бидэн дээр ирж Бурханы сургаалыг айлдах бөгөөд хэн нэгэн бидэн дээр ирж бидний нүглийг үүрэх болно. Тэр хүн бол Есүс Христ гэв. Гэвч Есүс Христийг ирэхэд хүмүүс Есүс Христийг таньсангүй. Юудэчүүд Есүсийн сургаалыг ойлгоогүй билээ. Есүс ямар ч буруу зүйл хийгээгүй атал тэд түүнийг хөнөөсөн билээ. Хэдий тийм боловч Бурхан дахин амилсан бөгөөд тэр дахиад хизээч өгөхгүй билээ. Одоо хэн Есүс Христийг дагна тэр хүмүүс Бурханы зөвхт амьдралаар амьдрах атал зарим хүмүүс өдий хүртэл Бурханд итгээгүй байгаа. Аж. Зураг 17.
Паулын харсан үзэгдэл. Олон жилийн дараа Паул маш олон газраар явж олон ч сүмээр зочлов. Тэр болон түүний найзууд Битин улс руу явж Иесус Христийн тухай тунхаглах гэдэл ариун сүнс хоригложээ. Тэгээд тэд хаашаа явахаа мэдсэнгүй. Гэтэл нэг шөнө Паул нэгэн үзэгдэл үзэж тэр үзэгдэл дотор нэгэн эр Паулд хэлв. Македонд орж бидэнд туслаач гэв. Тэр даруй Паул Бурхны Македон руу хөдөлж байна гэж ойлгов. Македон руу хөдөлж Бурхны хүмүүсийг даган удирдах байлаа. Заримдаа Бурхан хүний зүүдээр дамжуулан хүнд юу гэж хэлэх гэж байгаагаа хэлдэг бөгөөд ариун ном Библиэр дамжуулан хүнд үгээ дамжуулан хэлдэг бөлгөө. Зураг 18. Паул, Силас ба газар хөдлөлт. Паул түүний анд Силасыг дагуулсан далайг туулан Македонд хүрчээ. Тэд Бурхны талаар тунхагласаар явв. Зарим хүмүүс тэдэнд итгэж, харин зарим хүмүүс дургуутсаж гарчээ. Тэд Паул, Силас нарыг барьж хорон тэв. Тэр шөнөдөө Паул, Силас нарт хандан залбирч Бурхныг магтан дуулж эхлэв. Гэнэт агуу газар хөдлөлт гарч шоронгийн төмөр гинжийг хаалгыг онгойлгов. Шоронд байсан хүмүүс зүхтах боломжтой болов. Шоронгийн харгалзагч бодохдоо шоронд хоригдож байгаа бүх хүмүүс аль хэзээний зүхтсан гэж санаж амиа хорлохоор завдтал Паул гэнэт түн рүү хашгирч өөрийгөө бүх хөнөө бид бүгд энд байна гэв. Шоронгийн харгалзагч гүйж чад инхүү асуув. Эрхмээ. Би өөрийгөө аврахын тулд би юу хийх ёстой вэ? Паул түнд хэлэхдээ Бурханд итэг, тэгвэл чи аврагдах болно. Тэгээд тэр Бурханд итгэж гэр бүлэрээ итгэснээр тэр бүгд аврагджээ. Зураг 19. Паул ба Бурханыг үл мэдэх шүтэнээр дүрсэн хот. Паул тэднийг Афинд хүлээж байх зураа шүтэнээр дүүрсэн тэр хотыг харж сүнсээрээ эгдүүцэж байлаа. Тэрээр синагогт Юдэчүүд болон Бурханаас эмээгчидтэй хэлэлцэн мөн өдөр бүр зах зээлийн газар дээр байсан бүхэнтэй ярилцаж байлаа. Эфикурт, Стокийн гүн ухаантнууд зарим нь түүнтэй мэтгэлзэж, зарим нь тэднийг хоолсон залчигч нар гэж эгдүүцэх боловч харин зарим хүмүүс тэднийг харин Бурханы тухай номлогч нар бололтой гэж гайхацгааж байлаа. Паул Арефагийн дунд зогсож инхүү хэлв. Афины ирчүүдээ. Та нар аль бүгдээрээ намайг даг. Аливаа зүйлийг шүтгэе бол би та нарыг маш их шүтлэгтэй гэдгийг харж ажиглалаа. Учир нь гэвэл би та нарын шүтдэг зүйлсийг нэг дэгэнгүү ажиглаж явахдаа үл мэдэгдэх Бурханд гэсэн бичгтээ тахилын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарыг мэдхгүй атлаа шүтэж биширдэг зүйлийг чинь би та нарт тунхаглаж байна. ертөнц хийгээ түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол Тэнгэр газрын эзэн мөн учраас гараар болсон зүйлд оршдоггүй юм. Зураг 20. Паул шүүхийг дуудагдсан нь. Паул Афиныг орхин Коринд руу очив. Тэр амралтын өдөр бүр синагогт сургамжилж, Евдэчүүд, Грекчүүдийг итгүүлэхээр оролдож байв. Харин Силас Тимот нарыг Македоноос ирэхэд Паул өөрийнхөө үгэнд бүрэн зориулж Евдэчүүдэд Иесус бол Христ мөн гэдгийг гэрчилж байлаа. Тэд түүнийг эсэргүүцэж дормжлоход Паул хувцас сэгсрэн тэдэнд та нарын цус та нар дээр өөрсдөн дээр чинь бууг би цэвэр гэв. Шөнө нь эзэн нь Паулд үзэгдэв. Эзэн хэлэхдээ Паула бүү үргэлжлүүлэн ярих тун. Учир нь би чамтай хамт. Хинч чамд ямар ч хор уршиг хүргэж чадахгүй гэв. Гэвч Галмоны Ахай нутгийн тэргүүн захирагч байхад нь Евдэчүүд санаа нийлэн Паулын эсрэг босч түүнийг шүүхэд дуудав. Гэтэл Галмон шүүхээс татгалзав.
Тиймээс Паул чөлөөлөгдөж Паул улсаа онгосон суусаар сэрэг зарав. Зураг 21. Цэргүүд Паулыг аварсан нь. Паул үргэлжлүүлэн сүмүүдээр зочсоор байлаа. Олон улс орноор явж зарим итгэгч хүмүүс түүнд Иерусалим руу явж болохгүй шүү гэж сануулв. Тэд еврейчүүдийг түүнийг хөнөөхийг мэдэж байлаа. Гэвч Паул би өөхөхэд бэлэн байна гэж Иерусалим руу буцав. Тэр даруй еврейчүүд Паулыг барьж аваад хотын гудамжинд алахыг завдав. Гэтэл Ромын мянгатын дарга ирээд түүнийг баривчлан түүнээс юу үлдсэн хаанаас ирсэн болохыг нь асуув. Тэр түнд яаж Иесус Христэд итгэх болсноо хүртэл хүмүүс дотроос түүнийг ал гэж хашгиралдаж байв. Тэрнээс хол бай гэж мөнж хашгирч байлаа. Тэгээд түүнийг евдээчүүдээс аврахын тулд түүнийг шоронд хийв. Зураг 22. Паул хаан руу хандан сургаал алдав. Паул 2 жил шоронд байлаа. Евдээчүүд түүнийг хөнөөхийг оролцсоор байв. Гэтэл Иесус Паулд үзэгдэж Паула хүмүүс тэл Ромын тухай Агрипп хаан түүнийг авчирч дуудсан нь Паул түүнээс айсангүй. Паул Иесус Христ цорын ганц бурхан түүнтэй хамт байгааг мэдэж байлаа. Паул зоригтойгоор бурханд хандан хаантаа ба хатантаа миний бурхан Иесус Христ намайг сонгож өөрийнх нь тухай тунхаглахыг айлдсан бөгөөд газар сайгүй явж сайн мэдээг түгээхийг оноосон. Гэтэл хаан хатан Агрипп түүнд итгэж Иесус Христэд итгэхээ дөхөв. Тэр Паулыг ямар ч муу зүйл хийгээгүй гэдэгт итгэлтэй байлаа. Гэсэн ч Паулыг чөлөөлөх ямар ч хүч түүнд байсангүй. Тэр Паулыг Ром руу явах хэрэгтэй гэв. Зураг 23. Паул Ромыг зорив. Цэргүүд Паулыг өөр хориглуудтай хамт Ромд авчирв. Тэд завиар далаа гатлав. Завь далайн шуурхтай тулав бүх хүмүүс өгөх нь гэж боджээ. Тэнгэр элч Паул руу Паула бурхан чамайг бас бусад хүмүүстэй аврах болно. Тун удалгүй завь нэгэн арлыг дэргэд зочлов. Хүмүүс ус руу өсөрч далайгаас аврагджээ. Зураг 24. Ромд Паул шоронд хоригдсоор. Дахиад 2 жил Паул шоронд суув. Хүмүүс түүн дээр ирэхэд тэр бурхны тухай айлцаар бурхны хүч чадлыг тунхагласаар байв. Тэр дэлхийн даяарх сүмүүд рүү захидал илгээж Библийн үгсүүдийг илгээж хуваалцаар байв. Паул маш их зовж, маш их турж, маш их өлсөж байлаа. Мөн чулуугаар шидэгдэж, байнга зодуулагдж байв. Тэгээд айшиндаа тэр Ромд алагдсан юм. Гэвч тэр мөнхийн усад залрав. Найзуудаа, бид амьд өгсөн аль нь боловч Иесус Христ бидэнд гайхамшигтай амьдрал өгсөн бөгөөд дэлхийн ертөнц Иесусийн тухай мэдэж ариун сүнсээр дамжуулагдан сайн мэдээ газар бүхэнд хүрж хүн бүр Бурхны хайрыг хүртэх болно.